За хонгодлоо. Дагуулаа хөмөрлөө. За даасангүй. Их сайхан дөрөгтэй барилжлаа та. Сэлэнг аймгийн цагаан нуур сумын харьяат 5 хан дэвж хос түрүү компани өөх аймгийн хурцарслан Орхон баяр улсын өсгөдөр начин хөгчрөнгөрээр дөрөв дуулаа. За барилдаа нэг удаа ширүүлсэн байдлаар сарын сугунд нь сэжээд итгэх гэ тэндээсээ дамжиж хонгодоод за дагуулад гой хөмөрсөн доог нь за энд яг мултраад өөрөө доор нь орчихж байгаа юм байна. За энэ бол яхаарахгүй уран сайхан энэ наадмын чимэг болсон уран сайхан барилдаануудын нэг байна. Аймгийн зам. Гэхдээ ер нь даваа болгон цаг гэж яригдж байгаа учраас бүхий өргөнд бол цаг бол зайлшгүй байх ёстой юм байна шүү. Аль нэг талд нь тийм ээ. Давааны ихэн дээр байж явдаг цаг. За одоо харин явчихгүй бол тэр сайхан сугдаад авсан бочлоо начаа. Чи бүр болохоо байгаад одоо хин михихгүй бол яах юм болж байна. Харин одоо энийг л дараагийн дөрөв хуруудаад болиг өлтэй чи шинж одоо бас өгтөөл. Ер нь бол 2000 онууд яг ийм л болсон л доо. Одоо хүн нэрийг хэлээд яг хойдон бүх одоо ийм байдаг гэсэн шүү дээ. Үлдчихдэг тэгэл одоо хэлжээ шүү дээ. Вилла биш үстэй гэнэ. Барилдаал байдаг. Тэгээд одоо яах ёстойгоо мэдгээ болол 3 давааны барилдаан 5 давааны дунд ч явж явах шиг. Тэгэл ер нь нэг хаялцах хорц руу шилжчих шиг болсон шүү дээ. Тэгээд хаялцах хорцоос сөргүр дагуур их дагуулсан. Одоо энэ хаялцах барьцнаас болж бөхчүүд жин нэмсэн гэдэгтээ бол би санал нийлдэг юм. Бас байж болно тийм ээ. Тий. Тэгээд янз янзын үр дагаврууд их үсгсэн байх. Тэгээд одоо бол эргэж халаад цаашид энэ үүндээ дадахын хэрээр л бас юм байна. Болохгүй бол би гарч Орхон баярыг загинд юм уу? Ард түмэн жилээгээ та нар ч ямар гитсэн юм бэ? Унуул унаад даваатгаач яваад барилдаач гэд. За өнөөдрийн барилдаан дээр цагийн хувьд рекорд тогтоож магадгүй болчлаа шүү. 17 цаг руу төгссөн байна. Ер нь 16 цаг, 18 цаг гэдэг юм байна. Дуусчаад байсан. За яг цаана дээр шахаад татсан. Нэг сони юм ярих уу? Энэ их удаад ингээд хоёлоо ээжтэй шуудагдаад нь штэ тийм ээ. Энэ хүлм ихгүй хүмүүсээс ингэж удах магадлал бүр ихтэй биш. Ер нь тийм биш байна. Хүлм ихтэй хүн бол ямар нэгэн байдлаар барилдааны шийдчихэд байгаа юм байна. Ааха. Тий. Энэ юм чихийн хоёр удлаа. Бас их удаа. Даваа очир лаа очир Эрдэнэт бол хоёр. Тий. Тэр хоёрын хинээс нь ч хүлм их гараагүй бас. Лаачруу тусгаа тойроо. Мордоотой, утгаатай, итээтэй, хавраатай, бусгаатай энэ хүн бол барилдааны одоо энэ олон хөлбөр дээр шийдэл явах юм. За яг хоёр гарны сайн одоо юугаар ингэж барилдаан шийддэг хүмүүст бол бас их удах нөхцөл байдал их хил юм байна л да. Хоёр гар маань өөрөө шуудаг орчод байдаг. Тий. Адилхан ба шүү дээ энэ хоёр бол үнэхээр одоо яг хоёулаа хоёр биенийхээ барьцыг тавиулж чад чинь хоёулаа хоёр биенээсээ хамгаалж чад чинь тий. Тим болов гэд нилээ хэдэн барилдааныг бодж үзсэн чи тгий санагдах юм гэнт. Энэ одоо багцаа байна уу? Байхгүй жиж боломжтой. Ерөнхийдөө өндөр хувьтай шүү наа. Одоо жишээ нь амар зэн ингэж үлдсэн бол нэг мордоод юм уу, хавираад юм уу, аль хэзээний нэг юм үлдсэн байгаа шүү дээ, тий. Хаюул хаяад унаа. Ерөнхийдөө хаялцах орчны үед ч гэсэн тийм л байсан шүү дээ. Ер нь хөлм их илүү төлхөө болж эхэлсэн шүү дээ. Хоёр гар завгүй, нэг нь шуудагтай, нэг нь барьцсан зүгний орцтой учраас мордоо хавираа их. Энэ хоёр ч одоо хоёр бүхөөс ер нь хинээс нь ч одоо хөлмөх ирээг байхгүй. За түрүү нэг шахад татхаар тооцсон ер нь. Боо нэг хоёр дутуу утгасан. Өгчрөнгөр нэг шахад татсан. Нилээн гайгүй шахад татаа бутсан. Тэгэл үндсэндээ гараараа л тулдаад явдаг болсоо тахгүй. За ерөнхийдөө маань сүлдээ гууж ийн. Явал та одоо болно штэ. Барьцтай л байна штэ. Хоёр л гэдэг болтой байна да. Батал дарцаг юм. Харцгаар нөрөө нэг удаан барилддаг гэсэн үү? Гүй нэг удахгүй ингэ тулсуу нэг бусгах штэ жирээд. Бусгах чинь бусгаа тогтвол хавирч чинь. За сүлдээ өвтөж ба ерөнхийдсэгээ барилдааныг хүртэл ярьлаа шүү. Тий. Ер нь яс нэг удаж байгаа нь бас ховор надад. За зүүн шахаад татсан. За шахаатан дарын зэрэг шахаж та даасан гоо. Энийг л хүлээгээд исэн юм байлгүй дээ. Өсгөдөр начин бочил улсын харьцаа Орхон баяраар давлаа. За хэн нэгэн дөрүүлж мөхийгээл тэрэн дээр нь үлдэн л гисэн.
Хоёрын лэрэлтэй байж та. За Орхон баяр нач чинь зүүн талдаа шахаад атсан. Баруун цолгон дээрээс зүүн татсан. Шавьяас болоод үлдсэн ингээд. Хөштгөн барилдааны 5-ын даваа өндөрлж байна. За 2019 оны улсын баярнууд байна. 4-ийн дунаалт хараад Орхон баяранд авч ирсэн. За энэ намрын улиралтныг таарад алдартай удаан барилтаа яг очлоонд авцсан байгаа. Нэг харьцаатай. За гарыг таллаад ард нь гарсан. За урагшин татад 4 хөллүүлээд ард нь гарсан. За сөвөөний барьцуул одоо алсан шуудагны барьц болж магадгүй. За ер нь алсын шуудагны барьцал болгох хэрэгтэй дээ. Тэр урд тулж байгаа гар бол тун найдваргүй гар. Зүүн талд дарж байгаа зүүн гарын барьцуул. За баруун гар алсан зүүнний барьцтай зүүн гар сууны анхраас орцсон шиг байна. За урагшин татаад Сэлэнгэ аймгийн цагаан нуурс мээрээд алдар спорт орооны улсын харьцаг Орхон баяр улсын өсгөдөр начин Батчулуунаар 6 давж их шүүгийн дөрөв шалгарч үлдлээ. За энэ хоёр салцсан юм чи бусна гайгүй байлгүй дээ. Энэ хоёрыг одоо золгоод удчихдгийм болов чи өмнөх рекорд нэвдэгчдгийм болов гэнд бас жоохон боддгийм байна. Жаган бэргэс гэж хэлсэн ч нөө. Тий. Гэхдээ ер нь гэхдээ боддгийм байна дотор бас бодогдож идэх юм байна. За ер нь бүр янз янзын хэлэн болохгүй л одоо гараад орилоо дооч гэж бодоолоо жилээ гэж. За одоо 3 осоос хамгийн удах нэр айл нь бол 2 зан яа тийм 2 зан гэж харагдаад би бас тэгжил бодоод байна. 2 зан золгож магадгүй. За зүүн талд нь талдаж ард нь гараад урагшин дараад мэхэг үцээгээ давсан. За энэ давааны бол хамгийн богино хөлөөрөлтөө боллоо доо. Тав төрүүлж 3 үзүүр хэлсэн байт юм шүү. Холгор дэндүү гэдэг нь гойд байсан юм бид. Яг Наваа Арслангийн нэг үе бүхлээ. 32, 33, 36, 40 онуудад төрүүлээд 34, 35, 41 онуудад үзүүр хэлж ийсэн юм байна. Давчин богино дэлгэр гэдэг чинь эдрийн үе юм байна шүү дээ. Мундаг Арслан байж тээ 4 төрүүлээд 2 үзүүр хэлсэн. Мундаг сайхан бие хатууны зураг барьж шүү дээ. Нэг үеийн дараа л гарч ирсэн юм байна да. 65, 66, 69 70 гэж шүү дээ тий. 62, 64-т нь үзүүр хэлсэн юм байна. Зургийг харж ирсэн үү? Атомын зураг гэдэг шүү дээ. Цээж энэ. За Нямын дамтан сүргэн гэдэг хүн бас 24 34 онд тэр сумаас төрүүлж исэн байт юм байна. За зүүн зугтаа баруун мордоод авирлаа. За зүүн талдаа бас суулж авираад Сэлэнгэ аймгийн цагаан нуурс маягаар Апо компани авторитет компани өг Монгол улсын арслан Орхон баяр улсын начин Барчлуунаар тавлаж Бончугийн 8-д үлдлээ. За одоо 6-гийн даваад архаа орго Ватцор амууснаар хэлнэ. Аса. Сэнгастан За давхар дээрээс 30 удаа баруун зүүн золгоод 1 цаг 13 минут 38 секунд өрөлдөж исэн юм биш үү? 2 цаг гэж боддог гэсэн чинь 1 цаг 13 минут. За энэ өрөлдөөн бол 2021 оны 12 сарын 19-нд болж исэн барилдаа юм байна. Өхөөргөнд болсон нэг хамгийн удаан барилддаг чинь 2 цаг 40 минут л юу? Тийм Бадун сүрэнгаавыг. Бадун сүрэнгаавыг. Сан бор тийм баг. Нэг тэр бол рекорд баг шүү бас. Тийм баха. Тэр бол өвдөгдөг баг. Бүр шин 11 өнгөрөөд тий. Гадуур явж гараад ирсэн чинь 2 барилдаа байсан. Би гайхсан шүү дээ. Тийм л гэж. Ятгад нь ялалтын төлөө барилдаа билүү. Тий. Тэр хоёр чинь одоо давсан нас тийш явах гэдээсэн тийм. Хамгийн удаан барилдаа 2 цаг дээр гарan хамгийн урд нь хэдэн секундын барилдаа. Тий гараад Батмагна нэшний барилдаа байдаг лөө. Магадгүй Давчин Сэмбэгийн бас нэг хурдан барилдаа байдгийг. Өөрөө л авчдаг.
Орхон баяр арслан бол давхар шуудганы барьцтайгаа. Бачалуун ачи 2 шуудганы барьцаа хоёуланг л одоо алдчихсан юм байна. За ба 100 гаруй нарийн төөлөө шуудганы барьсанд хүрчхээр л боломжтой боллоо. За сугадаад явсан мордсон. Иймэрхүү барьцсан дээрээс бол бас шийдэгдэж магадгүй шүү. Сугдаж шуудагдаж явбал Тэ. сүүлийн барилдаан бол тэг шийдэгдсэн. За орхон баяр арслан шуудганы барьцаа тавих юм бол барьц садарна. За дороос нэг огшоогоо сугдаж мордоод дотоодсан. 19 онд юм уу 18 он улсын байр надаар уцаар аврагч бас удаан барилцсан байсан шүү дээ. Даваа болгондоо л ирнэ. Нийт бүр дүнгээр 2 цаг болчихж байгаа харагдчихсэн. Талбай дээр өнгөрөөсөн хугацаа. Тэр нэг барилдаан нь бас маргаантай болоод удаж байгаа. Талбай дээрх барилдаанаар удах хоёроос ялгаатай юм л да. Зөв маргасны улмаас бол удаашрчдаг барилдаан бас байдаг. Барилдаа үргэлжлэхгүйгээр завсарлаж байгаа гэдэг барилдаанууд бас бий. За тэр 19 оны барилдаан бол энэ хоёрын дээр олон золгодог барилдаан бол ер нь зайгүй золгоод байсан. За голлоо явсан да. Шахаад мордцсон. За ойрхон бас тэгээ яа тийм бол да баруун хачим мордсон. Иймэрхүү хачим мордоогоор дээр Сүхбат дунлуу. Тэ. Зөрж идэх гэж байгаа даа. За энэ нь бол бас нэг эргэж харахаар л барилдаан болж байгаа шиг байна. Ойрох юм. Гэтэ бол за энэ балаанаас бол нэлээд тодорхой харагдах бах. Сүхбатыг утгаас зөвхөн зөрөөд нэг хаш шидэд нэг иймэрхүү барилдаан бас болсон шүү. Тэгээ сунаад орно орсон. Тий. Сүхбатсан 92-ын барилдаануудад нэг харж барилдахгүй шүү. За мордоод явсан. Дагуулад хөмрөө болгосон. Хөмрөөг нь уяараа шахаад. Яа, файн банда. Баруун гарын тохой. За дүрм тэгээ ямар байгаа юм бол доо. Их үений дийлэх хэсэг нь дүрм байгаа бох тийм ээ. За хоёр бүхний барилдааны шийдвэрийг бол ерөнхий эцэс гаргана. За Бачалуун начныг авснаар шийдвэрлэж байгаа юм байна. Лангсаар Хөвсгөл аймгийн галдсан байраа төвсгөлийн хүчтэнд дэвжээ сүлд спортороо Номон сүлд компани өг Монгол улсын өсгөлдөр начин жин чулууны Бачалуун Монгол улсын арслан орхон баяраар зургаад авч энэ барилдааны төрөв улаасалтгаа шалгаран үлдлээ. За барилдааны давтан харуулсан. Сугдаад мордсон, баяр шахаад явсан. За ер нь яалтчгүй л одоо баруун дохой тэр үлээ төрсөн юм байна да.